Өөрөөртөө хийж байгаа 100 хоногийн челленжийн маань 9 дэх өдөр. За өнөөдөр 90.3 кг жинтэй болсон байна. За тэгээд нэг аяга цай уугаад тэгээд коктейл найруулж юу яах гэж байгаа юм бол хүүхдүүдтэй йогуртаар юу хийж өгсөн байна. Йогурт хийгээд юу гүзээлзэг нь хийгээд ингээд зармаг хийж өгсөн байна. Хийж хөлдөөсөн байна. За тэгээд энэ амралтын өдөр байсан юм шиг байна. Өөртөө ингээд далайн ийм хөлдөөсөн юу амьтдтай ийм шүл хийж уусан байна. Би нөө бичлэгнийхаа юм яриаг бараг сарын дараа оруулж байгаа болохоор ингээд юмнараа басаа мартчихж. За тэгээд коктейл найруулж уусан. Ингээд бор будаан дээр өндөг шараад тэгээд загастай идсэн байна өөрөө. Тэгээд дахиад 1 литр цай найруулад өнөөдөр үдээс хойш найзтайгаа гадуур ажил хөөцөлдсөн. Ингээд найзтайгаа нэг кофе уусан. За тэгээд оройн хүүхдүүдийнхаа хоолыг хийсэ. За энэ өдөр би уусаа ингээд найзуудтайгаа уулзах өдөр байсан учраас гахаан гошноо шаарч идэнгээ жаахан хитэн сүүж уусан байгаа. За тэгээд жаахан турсан чи хөөрхөн урам ороод өөрийнхөө зургийг дарсан байна. Баяртай.